Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлт маань үргэлжилсээр Эрдмийн баярын ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид 12 дугаар анги амжилттай төгсөж байгаа. Эрхэм хайртай дүү Эрхэнгүлдээ ах нар болох Батбаатар, Саялан хаан, ээж Сонгуйлмаа, аав Ганаа нарын зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлахаар хүрэлцэн ирээд байна. Хамтдаа баярын эзнийг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Анхны хайр минь. Сайн уу? Эрхэнгүл юм уу? Ой занаа шүү. Та баярын минь хүргэе. Та баяр хүргэе. Спортын зэрэг үйл авсан. Манай мэдчилгээ хүргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа яг одоо манай шинэхэн зочин Эрхэнгүл охинтойгоо үргэлжлүүлж байна. За дүүд энэ өдрийн минь хүргэе. Баярлалаа. За Эрхэнгүлээ баяр гоё болж байна. Ямар байна? Сэтгэл гоё нөө. Яг энэ цаг мөчид хүнд юу гэж хэлмээр байна? Би бас дүүгийнхаа яг гоё баярын сэтгэлийг нь хаалцмаар байна. Гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлээ. Тэгээд яг энэ нүртэл явхад хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүмүүс. Тэгээд багштаа бас баярлалаа гэж хэлээ. Манай охин ч нэрээ аль сургуулийн хэдийг амжилттай төгсөж байгаа юм. 109 дугаар сургуулийн 12-р ангийг амжилттай 12-р ангийг төгсөж. Тэглгүй яах вэ? Тэгээд ангийнх нь анги өдөрцсөн багш нар ах トゥ нар ингээд айгүй олон хүмүүс л миний дүүд баяр хүргээд ирж гисэн байх шиг байна. Учир нь манай охины хувьд өнөөдөр маш олон баяр үйл явдлууд нэг дор тохиож байгаа. Ахлах анги амжилттай төгсөж байна. Бас дөнгөж сайхан спортын нэгдүгээр зэрэгээ авах шиг бодлоо шүү дээ. Ямар спортоор хичээлт юм бэ? Тэгэхээр сагсан бөмбөгийн нэгдүгээр зэрэгээ хүртэж байгаа. Ирээдүйд мундаг тамирчин болох охин танд бас халуун баяр хүргэе. Баярлалаа. За Эрхэнгүлээ эгчийнх нь ирсэн зорилго бол арай өөр байна. Учир нь миний дүүд баяр хүргэж бас амжилт хүсэж нэг хэсэг хүмүүс бүр баахан бэлэг өгөөд явуулсаа. Дааж ядан дүүдэрээ ирсэн учраас эхлээд гоё мэдчилгээг нь дүүдээ уншиж өгье. Маш сайн сонсоорой. Энэ их шуугаан донд хэн миний дүүд гинтийн бэлэг барихыг хүссэн бэ гэдэг нь тэр мэдчилгээнээс тодорхой болно шүү. Заяа. Эргэх энэ орчлонгийн ухчаанд эгчээс минь ургасан цэцэг болж ахан дүүс биднийхэн бахархал болж алдраж ахын дүү минь 12 дугаар анги амжилттай төгсөж байна. Оюутны амьдрал хөл тавих гэж онцгой сайхан мөчөөн тэмдэглэж байгаад нь ах эгч нар нь хамгийн их баярлаж бас дүүгээрээ бахархаж байгаа шүү. Ээжийнхээ нүрийг өндөр дөргөөрэй. Аав ахан дүүсийнхаа итгэлийг зүтгэлээр хариулаарай. Ингээд миний дүү чинь амьдралд хөл тавих гэж байна шүү. Азтай одтой яваарай. Ах トゥ нар нь Эрхэнгүлээрээ маш их бахархаж байна. Чи бол бидний хамгийн том гэрэл гэгээ шүү гэд. Энэ цаг мөчид миний дүүгийн баярыг хаалцахаар нагц ах нар нь болох Батбаатар, Саялан хаан, ээж Сонгуйлмаа, аав Ганаа нар нь маш гоё гинтийн бэлэг өгж явуулсан байна. Тэгээд бэлгээ болоод өгчихсэн байх шиг байна. Тэгээд дахиад нэмээд надаар бэлэг өгүүлсэн нь миний дүүд хэр их хайртайгийн бас ямар их баярлаж байгаагийн илрэл болоод гэж их чинь бодож шүү. Бэлэг дээр бэлэг, баяр дээр баяр нэмж хөөхөн охинд дахин халуун баяр хүргье. Мишэн тормой хөөхөн бонгожин миний хайртай хэцэцэг минь. Тэгээд өнөөдөр бол тэвэр дүүрэн бэлэгтэй тэгээд бас энгэр дүүрэн медальтай энэ мундаг охин 12 дугаар анги төгсөж байгаад ээж аав ах トゥ нар нь их баярлаж байгаа гэж хэлсэн. Одоо энэ бичлэгийг бас үзэх болов гэж бодож байна миний дөө. Онцгойлон бэлэгний эздэд бас талархал төвшүүлэх байхаа. Амар ерөөсөө юм гэж бодоогүй. Амар гинтийн бэлэг байлаа. Бүгдэнд нь баярлаа. Хайртай шүү гэж. Тэгээд өнөөдөр бол баярын өдөр. Тэгээд удахгүй бас маш том даваа хүлээж байгаа шүү дээ миний дөө. Эсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөөрэй. Зорьсондоо хүрээд ээшийн амжилтыг чамд хүсэж байна. 800 оноо бат үсттэй. Сохи хүсэж чигүрсэн